Өөр хүний бичлэгийг үзээс учирсан. Үзээд яг байжсэн аа. Өөр дээр нэрнэ гэж юу бодоогүй юу? Үгүй бодоогүй. Тэсэлсэн шүү. За хинээс юу мэдлэгээ ирсэн гэж бодчих. Тэд хамглахгүй байна. За хоёлаа нэг магадгүй. Таах гад үзье. Манай дүүл ах. Олон дүүтэй штэ тийм ээ. Тий. За аль дүүнэ гэж бодчих. Хоёр дүүгэл хамглаж байна да. Нэг нь манай охин дүү, нэг нь эсвэл хүүд. Манай хамгийн бага дүү ах. За ямар ч хийсэн манай Кьюн цэцгийн хамт олонны зүгээс танд маань зориулаад энэ гоё цэцгийн баглааг бид нэр зөвхөн танд зориулж тусгайлан боосон юм. Баярлалаа. Тийм. Айлын том ихж байх юу н ямар мэдрэмж юм бэ? Ер нь дүүнэртэйгээ ингээд байх заримдаа баг дүүнэрийнхаа дүүн юм шиг тийм үе байна. Заримдаа эгчний юм шиг байх тийм үе байна. Ер нь бол хамгийн сайхан мэдрэмж. Игч байх. Тийм хамгийн сайхан. За тэглгүй яах вэ? Гэтэ миний одоо бүхэл төвшиг толгоор итгэл найдвар дүүнэр минь үүдэг. Таныг тэгтээ гэгээ гэдгүүн бэлээ. Тэгээд яг нөх нь хоч одоо гэгээ гээд эгээ гэж дуудаж чадахгүй болохоор гэгээ гэдэг нэртэй болцсон гэдэг чийсэн. Ер нь таны нэр чинь болохоор Пүрэв дулам. Пүрэв дулмыг гэгээ болгосон биз дээ. За мэдээж дүүнэрийнхаа хувьд хамгийн том гэрэл гэгээ байдаг учраас бид нар их чигээ гэгээ гэж дууддаг юм аа. Тэгээд өнөөдөр бол зүгээр л нэгэн энгийн өдөр. Миний их чинь ямар ч баяр биш, ямар ч тийм гоё зүйл биш. Гэхдээ би эгчтэй зориулаад сэтгэлийнхаа үгийг хэлмээр байна гэд охин дүүн манай дээр цагтл битсэн. За тэгээд хоёлаа ямар ч хийсэн энэ цагтлын задлж үзэх үү. Тэгээ. Гайхамшигтай хөдөлмөрч тооштой тэсэр төвчээрийн бүр ингээд нэг одоо багийн хүнээс гарахааргүй тийм тэсвэр төвчээрийг гаргадаг. Үнэхээр гайхалтай. Би дүүгийнхаа хаана ч хүрэхгүй. Бүр чигчээ өрөнд нь бараг хүрэхгүй гэж хэлэхээр амар мундаг. Үнэхээр хөдөлмөрч сайхан сэтгэлтэй бүр үнэхээр сайхан сэтгэл. Хүний зүрхийг том гэж хэлдэг бол манай дүүгийн зүрх бүр үнэхээр том. Гэр бүл бүр тэр байтхаа удам доо огсааны ганц хамгийн том төлөөлөл гэсэн үг. Сайн байна уу миний эгчээ? Яг одоо би эгчийнхээ тухай бичгээд цагтл бичин сон. Би хүний амьдралд ийм хүн байдаг юм байх таа л гэж боддог. Би одоо цаг, минут амьдрал үргэлжлэх тусам таны үнцэнтэй байдлыг илүү ихээр мэдэрч бас сэтгэл минь таньда маш их хөдөлж байдаг. Би сандгиймаа миний эгч яг зуны пүүцтэй миний төлөө өглөөнөөс орой хүртэл ажиллаж байсан тэр мөч миний санаанаас хизээч гардаггүй юм. Тэр үед бидний амьдрал одооных шиг байсангүй. Тэр хугацаанд миний эгч ганцхан миний төлөө өглөөнөөс орой хүртэл хөдөлмөрлөж байсан. Тэр зүйлийг бодохоор одоо хүртэл миний сэтгэл маш их баярлдаг. Эцүү тулах цагт хаа нэг газраас гараат л ирдэг. Миний тулгуур, миний түшиг, миний гэрэл гэгээ. Дүүнрийнхаа миний хамгийн том гэгээ нь та юм шүү. Та бол миний тулах цэг, багна, бүх зүйлийн хамгийн утга учир нь та юм шүү. Бүх зүйл дээр миний төлөө байдагт чинь чин сэтгэлээсээ баярлдаг шүү дүүн гэсэн бэ. Дүүдээ маш их баярлалаа. Энэ үгийг бас урд надад зөндөө хэлдэг байсан. Гэхдээ энэ удаад бас яг ингэж авахаар үнэхээр тулгамдаад хэлгүүг болтохгүй. Би ч гэсэн дүүдээ маш их хайртай шүү. Миний бас ээж шиг заримдаа ээжээс илүү төшөг тулгуур байдаг. Маш үзэсгэлэнтэй, амар хөөрхөн, хүн болгон миний дүүг одоо ямар тийм төгс бүсгүй гэж баг хэлэхээр тийм гайхалтай хүн байдаг. Тийм ямар гоё юм бэ. Бид бол одоо өдөр шөнө хоёр шиг зан гадаа дүрхөөрөө ч гэсэн миний дүү одоо яг анхны хүүгээ гаргаад жоохон гамалдаад бие мутаалсан. Тэгээд бид нар чи одоо эрүүл сарвал байсан юм чинь яг тэрүүгээр нь төсөөлж исэн. Тэгээд төрснөөс нь дараа одоо бид нарыг эмээ дээр өссөн, эмээ өвөө дээр тэгээд эмээ минь өнгөрөөд дүү минь одоо хүнтэй суугаад ингээд яг л нөгөө эрүүл сарвалаар нь төсөөлж исэн чинь тийм өвчтөй болсон гэдгийг мэдээд бүр шоконд орсон. Тэгээд хэдийгээр хараад ингээд дагаад уйлчих гэдсэн хэрнээ дотроо би бүр өөрийгөө амар одоо барьсан. Одооч баг тэр мэдрэмж мэдрэгдэж байна.
хажууд нь ойлгохгүй дээ дэвчэндээ гэж бодоод юу ч лог юм шиг царайлал баг загнаал тий наа чи юу ч биш чи чадна болно гэл нөхөр нь бас үнэхээр мундаг залуу байдаг амар одоо яг ханийхаа төлөө гэсэн мундаг төвчээртэй бид хоёр одоо яг л одоо дүүмэн ингээл өдрийн хэд дахин ухаалдаж унаал маш хүнд өвчтэй гоё тийм зовлон гэдгийг мэддэггүй байсан тэр үедээ зовж байгаа би ингээд даарж ийн хөрж ийн зовж ийн гэж мэдэхгүйгээр яг л ингэх ёстой юм шиг яг тэгж явах ёстой би л мөнгө олох ёстой би л энэ нэмийг олох ёстой гэсэн тийм л бодолтой бусдаараа тийм би зовж ийн би энэ хүний төлөө тэгж ийн гэсэн тийм бодол төрдгөө байсан зүгээр л дүүмэн л ирүүлээл өнөөдөр ухаан алдахгүй л байл болоо үнэхээр одоо бодохоор хэцүү байжээ яаж төвчдөг байсан юм байна гэж бодогддог тэр үедээ хэцүүгээ мэддэггүй байж. Миний амьдралд юу ч тохиолдож болно. Тэр хугацаанд хүн чанараа гээхгүй. Тэр хугацаанд яг л нэг гоё хүн чанартай байж иж энэ амьдралын одоо алгыгч тэр, арыгч тэр хүн харж амьдрах бах. Тийм болохоор одоо юу сайхан цаг байна. Сайхан жаргалтай маш гоё цаг үед хүлээж байна. Дүүн одоо бүр сайхан одоо тэр хүнд хэцүү өвчмөг туулж гарч ирээд одоо ингээд сайхан амьдарч байна гэдэг чинь одоо амьдрал сайхан алгаад дэлгсэн байна тийм ээ. Тий одоо бүгдээрээ сайхан амьдарч байна. Миний дүүнэр дүүдээ баярлалаа. Хайртай шүү. Миний ингээд би тийм мундаг, тийм айхтар сайн ихч биш. Өөрийгөө би тэгж бодож байна. Дүүгийнхаа хаанч хүрэхгүй. Гэхдээ сэтгэлдээ бол дүүгээ бүр ингээд дүүгийнхаа өмнөөс одоо баг чи эхлээд амиа өхөө гэвэл би өхөөс буцахгүй. Дүүдээ тийм их хайртай. Маш их хайртай. Миний газар дээр ганц Эрдэнэ. Ээжээс илүү Эрдэнэ маань миний ихч гэж хэлсэн. Тэгээд нэрээ одоо ингээд дүүгийнхаа өмнөөс амиа өгч чадах үгүй би өгч чадна гэдэг үг бол шууд амар орж ирж. Би хэлдэг хэрвээ би явахаар бол тэр бол хүний амиа хоцсон бодолтой. Хэрвээ хин нэгэнд төрүүлж явахаар бол би дандаа хэлдэг юм. Чи үлдээ шүү. Би дандаа чиний өмнө л явна шүү гэж дандаа хэлдэг. Би хийжээж хайртай хүмүүсээ өөрийнхөө өмнө оруулаад явж чадахгүй шүү гэж би хэлдэг. Юу гэж тийм бэ тийм та яхаар ингэж ярьд ингээд. Өдөр уцаар их зөндөө ярьсан. Тэгээд уцаар ярьж байхдаа хоёлаа бас л уйлалтаа тавсан. Игч дээр нэрээд би яг нөгөө дүүгийнх нь мэдрэмжийг яг авцсан байсан болохоор тэр мэдрэмжээрээ игчтэй нь уулзтал яг л миний яг бодож исэн сайхан игч байна. За энэ сайхан цагтлыг би танд уламжлая. Та хоёрынхоо бас энэхүү гоё одоо цаг хугацааг би бас ингээд гүүр болж байгаа баяртай байна. Тэгээд энэ сайхан цагтлыг би танд уламжилж өгье. Маш их баярлалаа. Би бас өөрөө чинь одоо ингээд үзэх маш их дуртай. Үнэхээр хүмүүсийн ийм хүнийг баярлуулж хүний сэтгэлийн хувцсыг ингэж хүндэн гэдэг чинь үнэхээр юм бас буян. Хинийгээ ойлгодгүй энэ үгийг яг ингээ хүнээр дамжуулаад сонсох шал өөр үт юм байна. Өөрөөс нь сонсохоор ингээл яг одоо өөртөө чи ярьж байгаа шиг ийм амар ингээд ярьж чадахгүй тий. Заримдаа ингээд сонсоол өнгөрөөдөг, дотроо баярлдаг, дотроо тийм гэдгийг мэдчихэж байгаа юм нэ. Өөрөө яг ингээд сэтгэл гаргаад ярьж чаддгүй байдаг тийм ээ. Хүнд чинь өнөөдөр үнэхээр ингэж ийм том бэлэг авна гэж бодсонгүй. Баярлалаа, маш их баярлалаа. Маш их баярлалаа.